Hello Show. Эрхэм томыг өргөж байна. Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэндээ өчигмийн төргийе. За сайн байна уу захирлаа нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Дүүнхэр тэргүүн хязгаарлагдмал хариуцлагатай компаниг гүйцэтгэх захирал ноён Ган од оролцож байна. Тэгээд манай нэвтрүүлгийн нэг онцлог бол Сионортой захирлуудтай уулзаж тэдний ажил амьдрал, хувийн дадал хэвшлийн талаар асуулт сонирхож үзэгч түмтэйгээ хуваалцдаг. Юуны төрөнд ингээд танаад ингээд ороод ирэнгүүт одоо би өөрөө зөвхөн өөрийнхөө хувийн бодлыг хэлээ л да ингээд баг байхад эдгээр техникчдийн загварын ордон байдаг байсан. Эдгээр техникчдийн ордонд би техник загварын дугуйланд явдаг байлаа. Тэгээ ороод ирэнгүүт яг л тэр мэдрэмж төрлөө ингээд диодууд, схемүүд, чипсүүд за бодвол одоо танаа энэ ажилтан энэ тест угсарч явах шиг байна. Тэгэл ингээд ороод ирэнгүүт л яг л тийм мэдрэмж төрөөд эхэллээ. Тэгээд сүүлийн сэргийгдэх эрчим хүч гэж их ярьдаг болсон. Сэргийгдэх эрчим хүч, шинэ инновац, за тэгээ шинэ технологи их нэвтрүүлдэг болж тэгээд Монгол инженерийн уран ухаанаар бий болж байгаа, бүтэж байгаа одоо шинэ инновацийн төслүүдээр та хэрхэн ажиллаж байна? Ер нь өөрийн гэсэн брэнд та одоо бас үүсгэж байгаа. Энэ тал дээр эхлээд хоёлаа яриараа эхлүүлье. За юуны үзэгчтэй энэ өдрийн амраа амлаг айлтгая. За манай компани бол 2008 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлээд ер нь электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан автоматжуулалт. Тэгээд ер нь бид энэ үйл ажиллагаа явуулж байгаа хоорондоо ерөөсөө энэ Монголдо бид нар юм хийдэг болъё, бүтээдэг болъё. Монгол инженерүүд бас юм зохион бүтээгдэг тал руугаа илүү их ажиллаад тэгээд 2012 оноос эхлээд Odil гэж брэнд үүсгэсэн Монгол брэнд ах. Өөрсдийнхөө энэ брэндийнхээ хүрээнд бид нар бас хяналтын камерууд анх угсарч байлаа Монголдо. Тэгээд сүүлийн одоо энэ 2016 оноос хойш бид нар одоо энэ сэргээгдэх хүчний тал руу орсон. Тэгээд сэргээгдэхийн тоног төхөөрөмжүүдийг Монголд өгсөрч, хөгжүүлж одоо зах зээл дээр гаргаад явж байгаа. За тэгэхээр одоо сая хэллээ шүү дээ одоо та бүр анхдагч Монгол бүр камер хүртэл өгсөрч байлаа гэж байна. Одоо ингээд энэ электродиодууд байна. Эдгээр бол одоо мэдээж одоо өгсөртийн энэ процедуртад ороод явчих байх л да. Ингээд танаа шинэ гаргаж байгаа бүтээгдэхүүн. Хоттой айл, за зүгээр замдаа гуучингээ явж байгаад ганц нэг айлууд ингээ гадаа нэгэд нарны тусалтай ингээ нэг батарей үүдэг штэ. Гэрийнхээ гадаа ингээ антеннтайгаа цуг ингээ зоцсон. Тэгээд ингээ нар дагаал тэр нэгэд хөдөлгөөд байж идэг. Манайх өөрсдөө яагаад энийг хийж болохгүй. Тэгэхээр яг тэрий ч л бид нар нэг өөрсдөө хийж эхэлж байгаа байхгүй. Одоо манай энэ бол нараар цэн. Тэгээд өөрсдөө хийж яхад хэр дэмжиж чинь гэдэг л байгаа байхгүй юу? Дэмж яг малчтай үед бол энэ нөгөө хэрэгцээг нь хангана. Одоо тэр малчингийн шаарч гэдэг юм уу бусад зах дээр байгаа төхөөрөмжүүд бол 220 вольт гарахгүй. Нөгөө 12 вольт гаргадаг учраас 12 вольтын телевиз, 12 вольтын хөлдөөгчийг ашигладаг. А манай энэ давуу тал гэвэл ерөөсө 200-аар гаргадаг учраас нөгөө гэрийн тоног төхөөрөмжүүд одоо жишээ нь уулгын машин, хөрвөгч, зурвах тэгээд будаагч шагч бүгдийг ажиллуулж чадна. Энэгээрээ даваа байгаа. Тэгээд нөгөө талтаа гэвэл их хөнгөн авсан. Одоо хүн бариа явахад чөлөөтэй зөөврийн шаралтай. Зөөвөр тийм. А худгийнхаа ноцоос юм энэгээр ажиллуулж эхэлсэн. Одоо бид нар худгийн ноцоостой хамт бас энийг зардаг тийм комплекс гаргацсан явж байгаа. Үний хувьд хэдвэр вэ? Яг энэ нарны панельтайгаа нийлээд сайн 800. Тэгээд яг ер нь ингээд инновацийг хөгжүүлнэ гэж манайх их ярьдэн шүү дээ. Сектороос байнга инновац гэж ярина. Инновац хөгжүүлнэ, одоо шинэ технологи бүтээн гэдэг чинь өөрөө за жишээ нь бид нар энэ төхөөрөмжийг үүсгэх гэж бид нар бүтэн жил ажилласан байна. А тэр ажиллахад бид нар нөгөө асар их зардал гарна өөрсдөөс. Адгалжил нэг юм хэлхээ хийчээ тэрийг манай үйлдвэрлэх гэхээр үйлдвэр нь байхгүй. Хятад руу явуулдаг. Нөгөө ганц хоёрхан ширхгийг явуулахаар өндөр үнэтэй хийж өгдөг. Заавал яахгүй. Тэгэхээр гэх мэтээс гэлээ. Тэгээд нөгөө асуудал гарвал урагшаага хэдэн ч удаа явдаг. Зүгээр яг ингээд
Японы бид нэг компанитай энийг худалдах авах гэрээгээ хийцэн Япон руу нийлүүлнэ гээд. Тэгээ яг жилдээ нэг 48 мянган метр одоо энэ нөгөө метр квадратаар яригддаг. Метр квадратыг гаргахад жишээ нь 1 тонн зэсээр одоо бид нар 1 тонн зэсийг зөвхөн нөгөө эрдмийн компани гэж цэвэр зэсийг нэг $10,000 ч юм уу орлуулчихж байна л да. Гэтэл бид нар тэрүүгээр нөгөө яг ийм бүтээгдэхүүн яг ийм PC board хийгээд одоо зарвал 1 тонн зэсийн үнэ маань $100,000 болчих боломжтой. Тэгэхээр энэ чинь яагаад бид нарыг энийг хөгжүүлэх гээд ингээд одоо хамаг байдаг бүх юмаа зориулаад энэний төлөө ингээд олон жил амьдраад байна гэхээр ерөөсө Монголдо энэ нэг бас нэг бүтээгдэхүүн гарч байгаа зис алт одоо энэ бүтээгдэхүүний зүгээр л бид нар хятад руу зөөгөөд байна шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр юм хийгээд гаргал нэмэн хүртэх нь 10 дахин 20 дахин. Жишээл энэ одоо диодуудтай энэ микрочип схемтэй энэ плат байна л да. Энэ бол одоо жишээ зах зээлийн үнэ одоо хэд байх вэ? Хийсэн хэд байх вэ? Энэ одоо бол энд бол угсагдж байгаа плат байна л да. Яг энэ бол манай өөрсдөө хийсэн одоо гараар жоохон өлтгтөө хятад хийсэн. Тэгээ энэ балаатны өртөг гэтэл энэ юмсны $10-тай болоод байна. Тэгэхээр эн чинь өөрөө одоо ингээ метр квадратаар ярихаар айгүй өндөр үнэтэй болчихдээ. Одоо яг зарим хүмүүс бол улс төрчид ч гэсэн надаас ингэ асуудаг байхгүй. Та нар одоо хятадтай яаж өрсөлдөх гэдэг вэ? Хятад энийг ч угаасаа хийж байгаа шүү. Тэгээд дэлхийд дээр ингээ хятад нойлж जैन тэд нар хямдхан үйлдвэрлэж байна. Тэгэхээр та нар яаж өрсөлдөх юм гэдэг. Тэгэхээр яг би бол Японуудтай нөгөө олон жил ажилласаад эндээс нэг юм олж харсан юм нь юу гэхээр хятадууд яг нөгөө масс продакшн уу одоо ингээ гар утас компьютер телевизийн ийм бордуудыг бол хямдхан хийж байна. Японд бол арай өөр зах зээл нь юу гэхээр нэг үйлдвэрийн ийм тоног төхөөрөмжийн бордууд бас байгаа. Тэд нар чинь эдгээр тоо багтаа ч гэсэн өндөр үнэтэй зарагддаг. Одоо жишээ нь манайх Японы тэр компанитай жид 48 мянган метр квадратыг ийм хавтан нийлүүлнэ гэхэд нэг $200,000 худалдаа авах гэрээ гэдэж байгаа юм. Тэгэхээр энэ өөрөө Монгол цаашаа хөгжүүл би бол Монголын ирээдүг энэ болоосоо гэж хүсээд бид нар өөрсдөө ямар ч замын гаргачих гэж боддог. Эхлэлийн. Тэгээ бид нар энэ Төв аймагт нэг 6 газар авч байгаа тэр нөгөө одоо парк маягийн байгуулах гэж одоо явж байгаа. Эко парк уу? Тий одоо яг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгээд дандаа экспортод гаргадаг. Одоо ингээд гэсэн Гялгарууд одоо ингээд газрын хөрсөн шинхээр зэрэг бараг 70-80 жил, бараг 100 жил ингээд хөрсөндөө ингээд байгаад байдаг. Тэгэхээр зэрэг энэ батарейч нөрөө бас газрын хөрсөн шинхээр зэрэг ямар материал үү? Байгаль эколог, эко тал дээр ямар бодлого ер нь та бодож явдаг юм? Яг бид нар бол ингэн одоо нөгөө манай гол үндсэн зорилго бол энэ бүтээгдэхүүнүүд зараад одоо жишээ нь батарейгаа бол бид нар өөрсдөө авна. Тэгээд тэр батарейг нь мэдээж одоо зарим бүр дахин ашиглаж болохгүйг нь бол өөрчлөлөө шүү дээ. Зорилгод оруулна. Тий, устдад оруулна гэж тийм зорилготой явдаг. Зөвхөн нөгөө талдаа гэвэл манай энэ яг энэ PC board энэ хавтангийн үйлдвэрлэлийн үед бол ямар нэгэн байгаль экологт хоргүй. Нөгөө талдаа энэ нарны эрчим хүч гэдэг чинь өөрөө ямар нэгэн бас хоргүй. Нарнаас эрчим хүч гаргаад тухайн айлын хэрэглэг, цахилгааныхаа хэрэглэг хангаж явж байгаа процесс. Тэгэхээр энийг бол би бол нэг байгаль орчинд ганц хордуулах процесс нь бол батарей л гэж хараад байгаа. Ер нь бол одоо ингээд Тайван бусад орныг харахаар энийг одоо эн чинь ингээ хаягдчихж байгаа байхгүй. Тэгэхээр Тайваны нэг компани бол яаж юм бэ? Энийг тэр нэг хаягдлаас ялгаад авт тэд нар чинь нэг ялгадаг угаасаа. Тэгээ ялгаа авсан хаягдлаар энийг эндээс дахин сэргээгээд энэ дээр чинь зис алт мөнгө гэдэг байхгүй. Тэгээ тэрийг буцаагаад ялгаа авчиж байгаа. Тэр сарда маш нарийн шүүлтүрээр авна шүү дээ чинь. Тэгээ хайлуулаад буцаагаад. Тэгээ заримдаа ингээд зургатны палат, утасны палат шатчлаа гэж яадаг. Тэгэхээр зэрэг жинхэнэ микросхем, микрочип нь бол энэ дээр л явна л да. Тэгэхээр зэрэг маш нарийн технологитой. Тэгэхээр зэрэг яг нь ер нь ярьдаг шүү дээ. Юун Хятад, юун Солонгос, юун Япон, манай Монгол инженеруудын ур ухаан хэрвээ ингээд хөгжүүлээд яваад ах юм бол
гайхалтай шинэ нээлтүүдийг хийгээд ингээд та одоо санаж хүүхдтэйхэд одоо бид шпас гэж шинэ бүтээл онцлог салга гал нэг одоо сарны хитэн байгаа нэг шилэн үзэсгэлэнт жишээ ингээд амар том үзэсгэлэн гараад манай монголчууд ингээд зохион бүтээсэн юм. Яг нь ер нь ийм одоо би энэ бүх зүйлийг хийх гэж явхад за Монголынхаа залуучуудыг энэ дээр ажилуулъя, хүний нөөцөө Монгол залуучуудаас бүрдүүлээгээд явахаар манай анхны нөгөө ихтэй сургуульд хөдөлмөр за тэр хөдөлмөрийн хуваар тэр хөдөлмөр гэж юу юм ажил хийх гэдэг чи яг юу юм гэдэг талаас зааж өгөхгүй. А тэр хүмүүс зүгээр онлын мэдлэг бол байна. А тэгвэл нөгөө мэдлэгээ яг ингээд суугаад ингээд гарах гэхээр нөгөө хүмүүст маань хөдөлмөрийн тэр сахилга бот тэр тал дээр овийн зохион байгуулалт байхгүй болчиход. А би бол та түрүү хэлсэн нөгөө бас энд нэг жоохон зохион байгуулалт харагдаж байна гэж тийм. Тэгэхээр энийг би юунаас усгээд нэг би чи Японуудтай 2014 оноос хойш ажиллаж байгаа. Одоо тодорхой хэмжээнд тэднэртэй уулзаад ярилцаад тэд нэр яаж Японд ажилтیں۔ Тэр загварыг нь очиж банк хараад тэр хүмүүс манай дээр ирж бас зөвлөгөө өгнө. Гэмтэр ингээ явах 4-5 жил явах хугацаанд ерөөсөө эн чинь хөдөлмөрийн сахилга бот гэдэг юм хамгийн чухал юм байна. Тэгээ нөгөө талдаа бол нэг эмх зэгц тэр хаанаас юу ямар төхөөрөмж аваад хаана яаж ажиллах гэдэг тэр дарааллууд нь их чухал байгаа. Энэ нэгээр нь би Монгол залуучуудыг одоо бэлддэг. Зөвхөн ер нь бас манай одоо зарим одоо энэ хийж байгаа хүн бол бас солонгос хүн. Зөвлөх маягаар ажилладаг. Гадаад нэрээр хэлжсэн тийм. Тэгэхээр энэ хүмүүс бас Монгол залуучуудад ингээд зааж өгөө туслаар явж байгаа. Ер нь тэгж бэлдүүлж байна. Тийм манай залуучууд хэр идэвхтэй байх юм. За манай залуучууд бараг сургалт маягийн юм явуулдаг юм тийм. Яг нь сургалт гэхээсээ илүү ажил нэг дадлаг гэдэг шүү дээ. Практик дээр. Практик яг практик талд нь илүү явуулдаг. Тэр юу нь бол манайхан сурахтаа сайн. Тий, сайн. Монголчуудын маань гүйлгээ сэтгэлгээ IQ бол сайн ш хаваас Африкт очсон л 8 эгэл явж байгааг бодоход. Тэгээ яг нөгөө түрүү та ярьсан нөгөө гаднаас ч юм уу ингээд туслан дэмжлэг юу байна гэдэг. Тэгээ яг бид нар чи нөгөө Японуудтай олон жил ингээд нэг тууштай яваад хахаар тэр талаас бол нэлээд гайгүй тусламж одоо бас нэг тодорхой хэмжээний хараа үзэл. Яг нь манай төр засгаас бол би тусламж дэмжих гойж үзээгүй. Зүгээр одоо би харин нэг энийг нэг өргөжүүлэе гэж бодоод нөгөө жижиг дундын зэглэл рүү орох санаа байна. Одоо яг таны хийж байгаа энэ инженерчлэл энэ яг техник сэтгэлгээний энэ юм дээр бол одоо хүн ховор баргийн хүн за цөөн тооны хэдэн мундаг инженерүүд зохион бүтээгчд ажилтна. За залуу сэтгэлгээтэй одоо TSM-ийн оюутнууд одоо үнэхээр энэ чиглэлээр явъя гэсэн улсууд бол та бодлоо Америкт гэхэд одоо iPhone-ын юм дээр одоо манай 20 30 хэдэн монгол залуучууд очсон маш мундаг ажиллаад юу тэднээс илүү гарцсан юм шүү дээ. Миний зорилго бол юм. Одоо энэ бүтээгдэхүүнийг Японд руу экспорт энэ экспортын үйлдвэрлэл баг энэ онд дуусчихна. Одоо дараа оноос энэ экспортлоод эхэлчихнэ. Тэгээ цааш тэр зорилго тийм ээ. Тий. А нөгөө талдаа бол бид нар нөгөө одоо нарны эрчим хүч шүү дээ. Нар чинь нөгөө нэг өдөр нь нартай үед энерги гаргаж шөнө юуж гарахгүй. Бидний зорилго бол ерөөсөө шөнө өдргөө ажилдаг тийм системийг гаргаж ирэх гэдэг. Тэр ажиллаж байгаа. Ер нь бол би бас монгол хүмүүсийг нөгөө гол нь тэрийгэ гараад патент янз бүрийн патентууд аваад би яг зөв мэргэжлийн зүгээс харж байхад бол ингээд Япон, Америк, Герман гуравт технологийн бүх шийдлүүд гараад тэнд дандаа патент болцоод тэр патентууд хятад очиж боловсрогдоод үйлдвэрлэлд ороод байна. Тэгэхээр бид нар хятадын хажууд бас байгаагаа ашигламаар байгаа нөгөө өөрсдөө патентээ хийчихэд хятад тэр хэмнэлтүүдээр нь үйлдвэрлэчихэд буцаагаад тэр Америк зах зээл рүү Герман, Япон руу зарчдаг. Тэр ер нь тэр зорилго руу илүү чиглэнэ гэж бодож байгаа. Альва үйлдвэрлэл дээр одоо ингээд хүн ингээ хардаг дэлгүүрт ороод ингээ харангуут манай үйлдвэрийн одоо Monel ингээ байлаа гэхэд тэр жишээ энэ талд нь Японы Hitachi юм уу Sony байхад Sony-г нь авъя. Тэр мөнгө бол нэг Sony биш. Тэгээ Sony-г нь аваад гэртээ тавьдаг. Хэрэглэгчдийн ялгаа бас ямар байдаг юм бол за яг хөө манай хэрэглэгчийн брендийг үндэснийхээ бүтээгдэхүүнийг дэмжиж авдаг бол сайхан л байна. Ер нь бол би бол нөгөө монголчууд нэг жоохон
одоохондоо бол нөгөө нэг уучраа бидэхгүй л ах шиг байна. Одоо нөгөө яаж нэхэр гар утасны дугаар жишээ 10-20 сая үнэтэй ах жишээтэй зөвхөн дугаар. Тэгэхээр 9.1 дугаар одоо 40 сая өрөх жишээтэй тийм. 40 саяар ийм үйлдвэр байгуулчих болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг 5 хүнийг ажилламаар ангачж болно. Тэр бид нар тэр талыгаа илүү нөгөө оюуныхаа төвшөнд тэр тал руугаа ер нь зүгээр миний ажиглаж байгаагаар бол нэг 5-6 жилийн дараа явах байх. Одоохондоо бол нөгөө хэрэглээгээ илүү нэгдүгээр тавиад байна. Тэгэхээр зөвхөн хэрэглээгээсээ илүү оюунлаг төвшин рүүгээ очих юм бол хүмүүсийн ухамсар арай өөр болох юм болов тантай санал нэг байна л да. Тэг яг нөгөө одоо чинь ингээд аж үйлдвэрийн 4-р хувьсгал гээд гарчлаа. Одоо бараг 5 дахь хувьсгал руу орох гэж байна. Яг ч нэг 5G гэдэг систем гарч ирэхээр энд би энэ сууж байгаад Японд байгаа үйлдвэрийнхаа машинууд, роботуудыг эндээс өдөртөөд ажилуулад барих боломжтой болох гэдэг юм л да. Тэгэхээр яг энэ систем рүү явахаар одоо бидний ирээдүйн нэг 5-10 жилийн дараа харахаар Монголд одоо яг ийм IT инженерүүд IT-ийн салбар нь илүү хөгжихгүй, тэр салбар илүү хөгжихгүй бол нөгөө дэлхийд чи тэр салбар нь хөгжиж тэр хүмүүсийн цалин өндөр болоод бусад үйлчлэгээний салбарын хүмүүс ерөнхийдөө нөгөө роботуудад ажлын байраа алдах гэдэг юм. Би саяхан нэг Японд хилцүүлэх сууж яхад нэмсэн 2020 он гэхэд 35 сая хүн ажлын байр болно. Техник технологи өндөрж роботууд байрлуулсан. 40 он гэхэд нэмээд 70 сая хүн ажиллагаа. Гэх ингээ явахаар бид нар аль болохоор ер нь нэг ийм IT талаа, технологи талаа илүү нэг роботууд чинь оюун түн хөгжүүлээд байгаа шүү дээ. Бүтээгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь эргээд роботынхаа боол нь болох гээд байгаа аахгүй юу? Робот нь болно шүү дээ. Тий. Одоо хамгийн сүүлд та ямар шинэ технологи нэвтрүүлчих юу бүтээч үү? Энэ сайхан цүнхнүүд байна. Таны ард бол одоо янз бүрийн техник технологи багж запасууд их байна л да. Одоо яг юу хийж байна? Энэ 1000 ваттыг бол би ерөнхийдөө малчтын хэрэглээнд зориулж гаргаад байгаа. Малчт гэртээ удаах шахаж бүх юм ашиглаа явчихна. 300 ватт гэж манайх энэс арай жижигхэн төхөөрөмж бий. Тэр нь бол ерөнхийдөө аялагч нарт зориулж гаргаж байгаа. Тэ зугаалгаар аялаар өдөөгаадаа амралтын түр баазууд кемпүүд ч юм уу тий гэх юм байна. Зөв нэг гэрлээ хасаагаад нэг телевиз хасаагаад үзчихдэг тийм их. Зүгээр одоо бид нар нэг хөгжүүлж байгаа юм цүнх бий. Ухаалаг цүнх гэж бий. Тэгээ яг энэ цүнх маань дизайны хувьд нодон жил ихэлсэн зүгээр дизайны хувьд бид нар өөрчлөсөөр байгаад одоо л нэг яг тогтсон дизайн дээр очсон байна. Тэгээ энэ цүнхийг бид нар энэ 7 сарын юм уу 8 сараас худалдаанд гаргана гэж бодож байгаа. Энэ цүнхний даваа тал гэвэл нөгөө эцэг эхчүүд гар утсаар хөөгтэй хянаад байна. Хаана явж байна? Юу хийж байна? Тэрийг хянаад байгаа. За мөн нэг юм үүргэвч бас бид нар том хүмүүс зөрүүлээ хийж аялагч дөөгаа тавьдаг юм. Тэр нь бол нөгөө нараар цэнийг аваад батарейгаа цэнгэлээд тэгээд тэнд гар утсаа цэнгэлээ аваад байна. Дээр нь одоо компьютераас цэнгэлж байна тийм. Тэгэл хөдөө одоо хонж нөхөр бол нэг гэрэл мөрөл хасаар чинь цэнгэлээ яваад тийм. Тэгээ яг бид нар энэ төв талбай дээр скотрын талбай дээр нэг нарны мод хийсэн. Тэр бол одоо ажиллаж байгаа. Тэнд хүмүүс очиод гар утсаа цэнгэлээ суугаад байж байна. Нараар ажиллаж байгаа. Тэгээд шөндөө гэрэлтүүлэх бүх юм ажиллана, рекламны самбарууд асчна. Тэгээд тиймэрхүү юм хийж байгаа. Одоос бид нар нэг Өмнөгөө аймагт нэг том 20 м өндөр цамхаг хийж байна. Нараар ажилладаг. Тэгээд тэрээвэ эрчим хүчээр хангачна. Тэгээд дээр нь хүмүүс бас нөгөө саадан дотор ингээд суугаад сандал доор нь гар утас цэнгэлэгчнүүд байгаа. Тэр нөгөө гар утас цэнгэлэн, ноутбукөө цэнгэлэн. Дээр үтэй адилхан улгаан яач нь алга болчихно, бороо шорон дэвдэгч гэсэн юм одоо байхгүй. Манай хаач одоо манай хүмүүсийн залуучууд ухамсар их маш өөр болжээ. Тэгээд нэг юм байхад энэ би хэрэгэлсэн ч гэсэн өөр хүн хэрэгэлнэ гэдэг. Тэр одоо зөв буруу гартал очиод бүр зорж очиод авдгүн болвол хүмүүс бол яг тэгж юм мэдлсүүдгээд ингээд аваад тэр нь гайг болсон. Тий, ухамсар юм да. За баярлалаа ганц захирлаа. Ингээд танай хамт олонд болон танай хийж байгаа энэ шинэ инновац, шинэ технологи, шинэ брендийг гаргах гэж байгаа Монгол сэтгэлгээ, Монгол инженерийн ойхон шах хөдөлшгүй ариун гэж ярьдаг. Тэгээд дэлхийн нийт ч гэсэн хүлээн зөвшөөрсөн энийг. Яалтчгүй Монгол хүний ой тарих зүгээр тэр нэг гадны инженерүүд хүмүүсийн хажууд манай Монгол хүний тарих
асар өндөр потенциалтай, асар бүр товч үед юм байна лээ. Тэгээд танаа хийж байгаа энэ инженерийн аргачлал, шинэ инновац технологи нэвтрүүлж байгаад ажлын амжилтыг хүсэн өрөө болж игэл энийгээ сайхан нэвтрүүлээд дэлхийд гаргаад дэлхийг гэлтгүүлээд Монголдоо яагаад Монгол хүмүүстэй мэдрүүлээд тэгээд дэлхийд гаргаад магадгүй дэлхийд гаргацсан байхад дэлхийн хүлээн зөвшөөрөөд эргээд Монгол руугаа манай бүтээгдэхүүн манай инженерийн юмыг Монгол руу гэх юм бол тэгээ одоо сайхан л байна тийм ээ. Бид нар бас нэг Tesla-гийн нэг батарей шиг ханд үлддэг 5 кВт батарей одоо яг шинээр гаргаж байгаа. Сайн байна уу захирлаа Hello SEO нэвтрүүлгийн гол зарчим бол энэ байгууллагуудаа энэ компанийн хүмүүстэйгээ сайжтай хамтраад тэдний юмыг сурталчлаад тэд нар манайхтай хамтарч ажиллаад мөнгө яриаггүй зөвхөн нийгэм рүү шилжсэн нийгэм рүүгээ харьцсан энэ хүмүүст аль болохоор энэ эко хүмүүст энэ одоо чинь таны энэ шинэ инновацийг хүрэх ийм л болгохмуудыг бид нар бас барьж ажилладаг. Тэгээд нийт уран дэвшилтийн өмнөөс танд бас ажлын амжилтыг хүсье. 27 сая ирж байна. Манай үзэгч гэсэн одоо эдний хийж байгаа энэ сайхан өсгөгчийг авахд бол сайхан юм байна. Тэгээд танд бас нэг цөөхөн орон үзэгчтэй бас болгоё. За үзэгчтэй хандаж хэлэхэд манайх бол нарны эрчим хүчний тоног төхөөрөмжүүд, за нарны телевиз хийж байна. За нөгөө нараар ажилдаг хөлдөөгч удахгүй бас гарна. Ер нь бол бид нар нөгөө нар голцоо юм бүтээгдэхүүн хийгээд тэрийг ялангуяа энэ хөдөөний малчтад эко гэдэг байдлаар гаргах сонирхолтой. Зуны цагч биш жилийн дөрвийн төл тий. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг маань Монгол залуусын хийсэн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь авч хэрэглэж бас нэг алдаа оноо байвч магадгүй тэрийг ингээд байгаа шүү. Тэрийг нь бид нарт хэлээд засаад ингээд сайжруулаад явах тэр талаас нь ингээд хамтраад ажиллаад тэгээ дэмжээ яваасаа л гэж хүсэж байна. За эрхэм үзэгчдээ сайн байна уу захирлаа нэвтрүүлэг маань энэ өрөө өндөрлж байна. Та бүхэнтэй Дүүнхэр тэргуун хувьцат компанийн гүйцэтгэх захирал Ганбод оролцлоо. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Танд ажлын амжилт хүсье. Та бүхэнд ажлын амжилт. За. Hello SEO эрхэм таныг өргөж байна.